Бид нэр давхар дээл нөмөрсөө. Энэ нь улсын их хурл болон засгийн газар нэг байгууллага боллоо гэсэн үг шүү. Улсын их хурлын зарим гишүүд нь сайдын ажлыг давхар хийж байгаа болохоос биш. Нэг институт нөгөө институттэйгээ одоо хүнжилд орж ингэж завхаарж байгаа асуудал бол биш. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл гэдэг бол бие даасан байх ёстой. Улсын их хурл бол Монголын ард түмнээс мандат авсан байгууллага. Тэр утгаараа ард түмний нэрийн өмнөөс засгийн газар төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулж гин үгүй юу гэдэг дээр хяналт тавих нь улсын их хурлын хууль батлах ажлын нөгөө тал нь 50% шүү. Энэ 50% ажлаа засгийн газрын буюу нөгөө шалгах гэж байгаа сайд нараасаа мөнгөний аваад шийд гэж юу яриад байгаа. Энэ хөгжлийн банкны төр хорооч нь олон сайд нарыг шалгана шүү дээ. Хамгийн түрүүнд сангийн сайдыг шалгана. Сангийн сайдаас өөрөөс нь мөнгө уух юм уу? Царай алдаж шалгах юм уу? Юу яриад байгаа юм? Сая ийм үг хэлж байгаараа авчиж шүү дээ. Хэрвээ энэ баталж өгөхгүй бол би бол өмнө чуулган дээр хэлсэн байгаа. Та нар ичихгүй бол би бол ичихгүй гэж хэлээд байгаа шүү дээ. Би бол ард түмнээс хандивгүй байна. Энэ хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад хандивгүй байна. Тэр хандивынхаа дансыг одоо улсын их хурл дээр байлгана харин. Би хувьдаа мөнгө авахгүйгүй. Ард түмний нэрийн өмнөөс энэ ард түмний хөрөнгийг шамшигдуулсан хүмүүсийг шалгах гэж байгаа юм. Тийм учраас хараа тус байх ёстой засгийн газраас. Сайд нараас хараа тус байх ёстой.